За сайн байна уу? Энэ удаагийн дугаараар та бүхэнд лонгийн дрессингийг хэрхэн хийх аргыг хуваалцах болно. За гадуур дрессинг хөдөлж авахын оронд өөрөө хийчихэл бас нэг бодлын амар байдаг. За баг зэргийн цаг орж ирсэн маш гоё эрүүл учраас та бүхэн бас тушаад үзээрэй. За тэгээд лонгаа ингэж бүгдийн нэгэн жигт жижиг шигтэй ирчихнэ. За бүгдийн халдаг блендер тэ хийгээд за усаа хийгээд усаа луунтаа нэг төвшөнд луунга үл ялам барах хэмжээний ус хийгээд давс перц хийчин. За тэгээд халдаг блендерээ таглаад зутан шүлний тохиргоон дээр нь тавиад за тэгээд нийт нэг 10 минутын дараа маш гоё өтгөн зутан шүл луунгийн зутан шүл гарсан байна. За үүнийг бол дрессинг болгоо явуучна нэлийн өтгөн болгоно. За тэгээ баг зэрэг утгаж хагаад хөргөчнөө. За тэгээд хөргөснийхаа дараа сайтар утгаж хагаад давс перц хийгээд тэгээд винегер буюу уксусаа нэг 4 албаг хийгээд сайтар утгачихна. Тэгээд халуун байх юм бол гоё болдог учраас нэлээд сайн хөргөж жоод хийсэн дээр байдаг. Тэгээд оливын тус 2-3 албаг хийчихнэ. Оливын тус extra virgin оливын тус аюулсан. За тэгээд нэлээд сайтар утгаад өгнө. Замтын намтлаад ерөөхдөө ингэж бэлэн болж байна. За тэгээд үүнийг нэг юм дрессингийн саунд хийгээд за тэгээд хөргөчөндөө нэг ойролцоогоор 7 хоног хадгалах боломжтой. Салата бэлтээ дээрэс нь дрессингээ хийгээд идвэл үнэхээр гоё. Маш гоё амттай болно. За анхаарлын тусан та бүхэнд баярлалаа.